хуулийн хэлтийн байгууллагад шилжүүлсэн байгаа. Нэг зүйлийг хэлэхэд бол хуулийн хэлтийн байгууллагаас хэрэг үүсгэж гэсэн хавтас тэргээс бол асуудал яриагүй. Тийм үү? Одоо хавтас тэрэг дотор байгаа материалыг бол яриагүй. Мөрдөн шалах ажиллагааны нууц. Одоо энэ асуудлууд шилжүүлсэн олон асуудлууд бол одоо хавтас тэрэгт орсон. Шалгагдж байгаа асуудлууд байна. Одоо хамгийн сүүлийнх нь дөнгөж сая Улсын ерөнхий прокуророос хамгийн сүүлд хөрвүүлсэн одоо хилтэй холбоотой асуудлыг нийслэлийн прокурорын газар шилжүүлж хэрэг бүртгэлтэй хэрэг нээж байгаа гэсэн албан бичиг дөнгөж сая над дээр сая ирсэн. Амар баясгалантай холбоотой хэрэг юу болж байгаа вэ? Та одоо анхаарч тавьчихсан шүү дээ. Энэ прокурорт ялдагдчихаар татагдсан шүү дээ. Тэгээ удахгүй шүүх шилжихгүй л үү. Өнөөдөр намын байгууллаар одоо юу гэдэг тэр асуудал бас хөндлөж ярих болов уу? Одоо юу гэдэг намын байгууллаар баг хурлч гэмт хэрэг толгодсон хүмүүсийг гэмт хэрэгээр яахгүй шүү. гэмт хэрэг толгодсон хүмүүсийг намаас хасах асуудал ярих уу? Одоо ингэ дотох сүрэн амар баясгалан гэдэг байх. Дөнгөж сая одоог намын дарга учрал дарга ихтгэл явж байна. Дөрвөн дам дөрвөн чөлөөлөлт гэсэн үндсэн сэдвээр яг одоо ихтгэл явж байна. За дөрвөн зам дөрвөн чөлөөлөлт ийм бодлогын дөрөвдөх нь авилгаас одоо арт түмнэ ардын намаа чөлөөлөе гэдэг бодлогыг сая намын дарга учрал баг хурал танилцуулж байна. Тэгэхээр энэ манай намын маш олон төрийн өндөр албан тушаал хасж байсан хүмүүс авилга албан тушаалын хэрэгт орооцолдож олон хүмүүс ялагдчихад татчихад байгаа шүү дээ. Тэгээ энэ ер нь нэг ийм л зарчим руу одоо орё гэж сая үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга хэвлэлийн хурал дээр бас нэг үг хэлнэлээ. Ёс зүйн хувьсгал хийх цаг болсоо гэж. Тэгээ би энэ гал морин жил бол одоо 90 оны морин жил бол одоо арчсан хувьсгал хийх. Одоо энэ гал морин жил бол ёс зүйн хувьсгал одоо авилгын эсрэг хувьсгал хийх ийм одоо цаг үе гэж би хэлмээргүй байгаа. Одоо ийм шийдэмгий одоо байх одоо бүх нөхцөл байдал дээр одоо Монгол улсын ерөнхийлөгч одоо улсын их хурлын гишүүдийн ёс зүйн асуудлыг ярьж байна. Эгүүлэн татах асуудлыг хуулийн төс санаачилж байна. Намын дарга ардын намаа одоо авилгачтай чөлөөлөх тухай улс төрийн бодлогоо залуу дарга маань бол шийдэмгий байр суурь хатуу байгаа мэн гэж бодож байна. Сая 10 сарын өмнө 50 бих тогтсорон гэдэг албан тушаалд чөлөөлсөн. Тэр ингээд хариуцлага тооцохгүй бас ингээд үгүй энэ чөлөөлж байгаа биш шүү дээ. Энэ ялагдагчаар татагдсан хүмүүс шүү дээ. Одоо ялагдагчаар татагдсан хүмүүстээр тасан сэргийлэх арга хэмжээ гэдэг чинь маш олон янз байгаа. Хилийн ориг тавьж болж байна. Мөнгөн барь цаа тавьж болж байна. Батлан даалт гаргаад одоо байж болж байна. За хамгийн одоо ноцтой нь цагдаа хорж хэргийг шалгаж болж байна. Тэгээ энийг цагдаа хорж шалгах уу хэлийн хориг тавьж шалгах уу гэдгийг чинь мөрдөх албач шийддэг. Энэ бол зөвхөн шүүгч өөрөө шийддэг. Бид нар тийм хуультай болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр шүүгчийн гэм буруугүй болоод би хариулаад байгаа. Гүг. Тон хоригдсон этгээдэд тасан соргийлэх арга хэмжээг нь хэлийн хориг тавиад одоо шалгаж яах гэдэг нь гэм буруугүй одоо болчлоо гэсэн үг шүү дээ. Яаж шалгах уу гэдгийг мөрдөх алба шүүх өөрөө шийдэд байна. Одоо таны сая асуу. Сая асууж явах шиг шүү дээ. Одоо жишээлбэл манай намын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Мөнхбат одоо Монгол улсад ирсэн байна. Одоо энэ чинь хэдэн жилч одоо ялаад би ямар 2 жил лав болсон баха. Энэ чинь бол би энийг асуусан. Энэ ямар учиртай одоо нөхцөл байдал байгаад байгаа юм бэ гэж. Тухайн үед бол шүүгчийн захирамж гараад тэгээд эн чинь тухайн хилээр гарах үед нь бол хилийн хориг мориг бол байгаагүй юм байна. Тэгээд буцаж ирээгүй
Тэгвэл шүүгчийн захирамж гаргаад одоо мөрдөн шалгах ажиллагаанаас орон зайсан гэсэн үг шүү дээ. Тэгээд шүүгчийн захирамж гараад цагдаа орох. Ийм захирамж бол гарцсан байсан юм байна. Тэгээд хэлийн одоо нөгөө хязгаартай тэгээ өөрөө өвсөлт гаргасан юм байна. Шүүгчд. Өөрөө өвсөлт гаргаад одоо тэрийг одоо мэдэхгүй байна. Цаг хугацааг нь бол мэдэхгүй байна. Өөрөө өвсөлт гаргаад шүүгчд миний хэлийн оргийг одоо хязгаарлалтыг өөрчилж өгөөч. Би одоо эх орондоо ирмээр байна гэдэг хүсэлт гаргасан юм байна. Тэгээд шүүгч захирамжийн дагуу хэлийн оройг нь юу яагаад орж ирээд тэгээ өөрөө орж ирсэн юм байна шүү дээ. Тэгээ орж эрэнгүүт эрэхтэй ирснийхэн дараа шүүгч бол хэлийн оройг тавьсан юм байна. Одоо мөнхөд гişүү асанд бол одоо бол Монголоос гарах юу байхгүй тэр хэрэгсэхгүй болсон гэсэн юм бол байхгүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Одоо хэвээр үргэлжлэнэ гэсэн. Одоо дахиж гарах боломжгүй хэлийн оройг тавигдсан юм байна шүүгч. Өмнө дараа Интерполоор игэн сурвалжилж байна. Олдохгүй байна ингээл тэгээд багт олдохгүй байсан гэдэг хөрөд ирэхээр Тэгээ өөрөө ирсэнд боллоо л шүү дээ. Тэгээ сайхан бэлэг элүүдэр жидэр шиг одоо бүр эргэчгүй зургтын араас яриад байхгүй. Тэгээ одоо мөрдөн шалгах ажиллагаа. өнөөдөр тэгээд танай намын баг хуралд оролцох юм уу энэ танай намын гишүүн ч одоо гурван гишүүнээр бас сонгогдож магадгүй гэсэн. Тэгээ би тэрийг одоо Хэрвээ тэгвэл ямар байр? би тэрийг мэдэхгүй шүү дээ. Би сая олж шүү дээ. Smart Eco Trans компани улс төрийнхөө зодоонд бид Тэр одоо тийм үү. Тэгээ Smart Eco Trans-тай холбоотой асуудал түрүүчийн 7 хоногт танилцуулагдсан. Би эх 7 хоногт газрын хууль бусаар зөвшөөрөл олгосон одонтой сайдын тушаалыг хүчингү болох ерөнхий сайдын захирамжийн төслийг эх 7 хоногт засгийн газрын хурлаар оруулна. Нүүрсийн хэлээр ял авсан албан тушаалд одоо 3 сар суулгадна. Эхнээсээ судлагдана. Маргааш аюур сайхан судлагдана. 2.6 жилийн хугацаанд маргааш дуусч байгаа юм байна. Улсын хурлын гишүүн сайн зэрэг ялгагдчихаар татчих гэсэн мэдээлэл зарим хяналтын байгууллагаар явуулсан. Энэ ямар хэрэгтэй юм бол бас нэг За энэ бол одоо өнөөдөр чинь 5 дахь өдөр. 3 дахь өдөр прокурорын тогтоолгорч ялдагдчихаар татгдсан гэсэн мэдээлэлтэй байна. ямар хийв? Бусдын бие махбод хөнгөн эмнэлэг санаат авчруулах гэдэг гэмтэрэг. Тэгэхээр одоо Сайхан бэлэг элүүдэр хоёрын тухай ярьлаа ш. Тэр хоёрыг яагаад одоо барьж ирж чадахгүй байгаа юм бэ? Хэрэг сурвалж байгаа. Тэгээ энэ чинь Америк нэгдсэн улсад байгаа шүү дээ. Америк нэгдсэн улстай манай улс эрх зүйн тусалцааны гэрээгүй. Ер нь манай улс биш. Америк өөрөө бусад улс оронтой одоо эрх зүйн тусалцааны гэрээ байгуулдаггүй нөгөө сэжигтэй ялагчдыг хүлээлгэж өгдөггүй ийм улс байхгүй Америк өөрөө. Тийм учраас нөгөө Америк руу ч хүмүүс их одоо яваад байдаг тийм. Тэгээ зориуд тийм улс руу явсан байгаа зү. Эрх зүйн тусалцааны гэрээтэй улсууд бол яадаг шууд хүлээлгээд өгчдөг тийм. Барьц хадуулаад Интерполоор хүлээлгэж өгдөг. Америк өөрөө Интерполын гишүүн биш ус байхгүй. Бид албан бусаар би энийг асуудлыг ер нь өмнө нь ч байхдаа албан бусаар одоо энэ нарийн ширээ юм болох дипломат шугамарх юм. Асуудлыг ярьж байсан одоо ч ярьдаг. Тамгалан гишүүнийг одоо дүүгийн хамтаар одоо шалгаж хэлэх мэдээлэл байна. За би тэр талаар ямар ч мэдээлэлгүй байгаа. Тэгээ ямар ч цагдаагийн байгууллага дээр тийм шалгаж байгаа асуудал бол байхгүй. За